2025 оны 10 сарын 21-нд Калифорни мужийн Онтарио хотод гарсан ослын талаарх мэдээлэл. Жашамприт Синг 21 настай Калифорни мужийн хойд хэсгийн Юба хотын оршин суугч. Тэрээр Онтарио хотын 10 дугаар хурдны зам дээр аимшигт осол гаргажээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр Жашамприт Синг ослын үеэр мансууруулах бодисын нөлөөнд байсан гэж үзэж байна. Түүний хурд хэтрүүлсэн ачааны автомашин нь зам дээр бага хурдтай цувж явсан хид хідэн машины араас мөргсөн байна. Үүний улмаас Онтарио хотын 10 дугаар хурдны зам дээр осол гарчээ. Энэ ослын улмаас 3 хүн нас барж 4 хүн гэмтсэн байна. Тухайн ослын видео бичлэгийг осол гаргасан ачааны машины даш камераас авчээ. Жашамприт Синг гэж хэмбэ. Тэрээр Freightliner маркийн ачааны автомашины жолооч юм. ABC7 телевизийн сувгийн мэдээллээр нэгэн хууль сахиулах байгууллагын их сурвалж түүнийг Америкийн нэгдсэн улсад хууль бусаар оршин сууж байсан гэж баталжээ. Жашамприт Синг энэтхэгийн иргэн бөгөөд 2022 онд Америкийн нэгдсэн улсад орж ирсэн гэж мэдээлж байна. Калифорнигийн хурдны замын цагдаагийн албаны өгсөн мэдээллээр жолооч осол гаргахаасаа өмнө тоормзоо гიშгээгүй гэж тэмдэглэсэн байна.